Сайн бацхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтаа үжи подкастын маань 4-р дугаар эхлэхэд ихөө бэлэн болсон байна. За өнөөдөр бид бүхний зочноор Rice-ийг сургуулийн сурагч Төгөлдөр ах маань хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр юуны өмнө танд Rice-ийг сургууль тэнцэнэ баяр хүргэе. За тэгээ та одоо өөрийгөө бидэнд товчхон танилцуулаач. Сайн байцгаана уу? За намайг Төгөлдөр гэдэг. За би болохоор өнгөрсөн жил буюу 24 онд олонлог төв сургуулийг төгсөөд дээр нь бол гапжил аваад эдгээр Rice руу орсон байгаа. Та одоо ямар мэргэжлийг сурж байгаа вэ те? Ямар мэргэжлийг сурах гэж байгаа вэ? Яагаад тэр мэргэжлийг сурах гэсэн шалтгаан тань юу вэ? Ямар зүйл таныг тэр мэргэжлөөр татсан бэ? Мэргэжлийн хувьд бол одоо ингэжсэн юм аа. Анх бол би өөрөө айгүй олон юм сонирхолтой байхгүй. Тэгээд яг эдийн засгаарч явах боломж байсан, хуулиарч бодож байсан, шинжлэх ухаан гэлтэй. Айгүй олон цаар хүрээгээр бодож жагаад тэгээд ер нь за энэ олон мэргэжил дундаас ингээд сонгоход аюу хэцүү байсан хгүй. Би бүгднийг ингээл амар туртай чадчихар юм шиг. Тэнгүүт нь яг ингээд би internship-үүд хийж үзчихсэн юм. Буюу одоо дадлага ажлууд. Тэгээд яг арт кредитэд ингээд дата анализаар дадлага ажил хийж үзээд за тэгээ ингэсэн чинь за юу ч гэсэн системийн чиглэлээр явах юм бол байна гэдгийг бол тэнцэнээс ингээд ойлгочих байгаа хгүй. Дараа нь болохоор надад болохоор ерөнхийдөө нэг за инженерийн чиглэлээр л явагдаа л гэд ингээд бодсон байсан. Гэхдээ яг нэг тийм яг л инженер юм байна гэсэн нэг тийм юмрээс толгонд орж ирэх гэсэн. Яг за окей тэ дахиад өөр шин олон юм турч үзэх хэрэгтэй байна. Инженерийн чиглэлээр өөр юм хийж үзэх хэрэгтэй байна гэд. Тэгээ яг MCS International дээр нэг дадлага хийгээд инженерийн assistant-аар яг надад ингээд инженер хүн гэхээр яг ийм хийд юм байна тэ. Тэнгүүтээ тэр хүмүүсийн хийсэн төслүүд хүн болгоны амьдралыг ингээд өөрчлөх хэмжээнд айгүй том асар том ингээд цар хүрээгээр ингээд нөлөөлж чадах ийм ажил юм байна гэд. Тэг би яг инженер хүний тэг хэмдэ мэрэгжлийн яг нэг тийм гол утга учир нь ойлгоод тэр нь бол за инженер л болыг шийдчихсэн. За тэнгууд дэлхий дээр маш олон их сургуулиуд байгаа. Европ, Аз, Америк. Тэнгууд тэндээс ягаад Америкийн нэгдсэн улсыг сонгосон бэ? Хоёрдугаарт ягаад Rice их сургуулийг сонгосон бэ? За энэ дээр бол нэг тийм түүх ярих хэрэгтэй болж байгаа маа. Тийм би ингээд багасаа ингээд пуужинд амар сонирхолтой. Тэр нь бол SpaceX story гэдэг ажиллах сонирхолтой гэсэн заяа. Тэгээд тэгсэн чинь ингээд яг пуужингийн инженер болыг ингүүт одоо Америкт нэг тийм хууль байт юм байна л да. Гадаадын иргэн тийм пуужин тийм технологитой холбоотой газар ажиллаж болтгоо. Тэгээд тэр нь болохоор яаж байгаа гэхээр зэвсэг түвшинтэй холбоотой гэдэг болохоор ер нь бол ингээд гадаад иргэн ажиллахыг зөвшөөрдөг. Тэнгүүт нь за яг тэр хамаагүй гэхдээ юу ч гэсэн SpaceX байгаа газар очино гэд. Дээрс ингээд Америкийг бол яг ингээд сонгочод яваадсан 11 дэх ангиас хойш. Тэгээ өөр орн бол нэг бодож үзэж байгаагүй. Ягаад ч юм. Rice-ийг сонгосон шалтгаан гэх юм бол одоо сургууль болгоны юм common data set гэж байдаг шүү дээ. Яг бүх мэдээлэлээ сургуулийн тэнцэнэ оруулцдаг. Тэгээ би нэг 2-3 сургууль харцсан байжгаад за яг specifically гэх юм бол Lafayette-сэн Rice-сэн тэгээд UMIM-с гэхгүй. Тэгээ гуруулан нь харж байгаа за UMIM руу early action явуулаад нөгөө хоёрын айл нэг рүү ED-гээр явуулчих болох юм байна гэд. Тэнгүүт ингээд яг надад чухал байсан юм нь болохоор зүгээр окей 100% financially тэгээд зүгээр л системийн чиглэлээр аягүй мундаг сургуул. Тэнгүүт ерөөхдөө бол Rice-ийн common data set-ийг харах юм бол яг 50% дахь оноо нь SAT-ийн оноо нь 1500 байсан. Тэгвэл яг минийх болоход яг 1500 ш тараад тэгвэл ингээд миний chance ингээд өсөж байгаа байхгүй. Тийм. Тиймэрхүү байдлаар яг датан дээр суулж нь бол Rice-ийг сонгож ирсэн. Тэгвэл таны хувьд Rice-ийн их сургуулиас ямар цэцлэг авсан бэ? Rice-аас би 100% тэтгэлэг авчихсан. Rice болохоор бид чамайг ингээд тэнцвүүлчих юм бол чиний яг одоо санхүүгийн тэр хэрэгцээг чинь 100% хангана гэдэг. Тийм. Ер нь бол ингээд сургуулаа сонгож байгаа хүүхдүүд бол яг тэр нөгөө нэг санхүүгийн талаас нэг яаж дэмжих юм, тэг ямар нөхцөл дэмжих юм гэдгийг аягүй сайн харах хэрэгтэй. Тийм. Тэнгүүтээ тэрийг нь харахтаа бас учиртай. Шууд ингээд зүгээр вебсайтн дээр нь бид 100% ингээд хангана гэснийг харчаад за би тэг апплайдахад ингээд 100% надад өгөх юм байна гэж бас тийж болохгүй. Яг тухайн гэр бүлийн одоо санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаална. Гэхдээ нэмээд бас тэр нөгөө 100% хангана гэдэг нь хоёр хуваагддаг байхгүй юу? Яг Америк хүүхдүүдтэй юм уу? Эсвэл олон улсын хүүхдүүдэд хийж яриад байгаа юм уу гэд. Хэдүүлээ ч олон улсад орж байгаа шүү дээ.
Тий. Тэгээд бас би яг эхний жилдээ олон улстай гэдгийг мэдхгүйгээр зүгээр вебсайтн дээр 100% гэхээр за энийг сонгох чиглэлээ бодсон. Тэнгүүтээ тэр нь ингээд дараа нь харсан чинь маш буруу шийдвэр байсан. Тий. Тэгвэл application process ч маш одоо урт хугацаанд бэлтэж байгаа зүйл шүү дээ. Тэгвэл энэ дээр application process хэр одоо хугацаанд бэлдсэн бэ? Тэг яг хизээ application process гэдэг зүйлийг олж мэдчихсэн бэ? За яг үндэ олж мэдсэн бол ингээд 11 дугаар ингээ өгүүлсэн юм. Би яг тэр үед ингээд үндэсний мэтгэлцээний тэмцээнд ингээд сургуулийнхантайгаа хамт орж үзчихэд манай үеийнхэн чинь ингээд ийм амар мундаг хүүхдүүд байт юм байна те. Тэгээ би тэнчнээс ингээд холдмооргүй байна гэд судалж явсаар агаад сургууль дээр эхлээд клубүүд нэгээд тэгээд дэжсэн ч манай counselor манай одоо debating coach ш таарад тэгээд ингээд counselor-тайгаа ирсэн чинь application гэж юу нэмэрхүү юм байдیں۔ Ийм зүйлс шаарддаг ингээд тэр нь бол анх судлаад эхэлчихсэн. Тэгээд яг нь ер нь бол аюу хожуул гэсэн л те 11-р ангиас айл болох хүмүүс эхлэхгүй те аль болох 9-р ангиас 10-р ангиас зүгээр л гэж юу нь бол зөвлөн. За тэгвэл маш олон хүн ярьдаг шүү дээ application process-ыг маш хэцүү зүйл гэж. Тэнгүүд таны үед ингээ application process хийж байгаа тохиолж исэн одоо хамгийн хүнд зүйл юу байсан бэ? Тэгээд тэр зүйлийг хэрхэн даван туулсан бэ? Мэдээж тэгэл SAT оноо extracurriculars гэл аюу олон төрөл байгаа тийм. Тэнгүүтээ яг extracurriculars бол надаа тийм амар хэцүү санагдчихсэн үед бол нэг олон байдгүй. Эсэн дээр ч гэсэн тийм байдгүй. Тэгтээ яг нэг зүйл байсан. Би 12 дугаар ангидаа яг анх удаа apply хийж байгаа тийм. Тэг 8-9 сараас ахвалаад би нүбтэй хамтраад нүбийн одоо байгууллагуудтай хамтраад сургууль дээрээ үндэсний мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулъя англи хэл дээр гээд. Тэг шийдээд тэнгүүтээ би аппликейшныхаа өмнө амжуулчихна гэж бодсон байхгүй. Тэг тэр чинь ингээд 3-4 сар байгаа шүү дээ. Тэг тэгж явсаар агаад бүр ингээд 2 сард байгуулагдчихсан. Анх шийдснээс хойш тэр 2 сар хүртэл тэр 5 сарын хугацаа бол яг нэлээ ингээ шанс сөрсөн. Тийм. Тэр чинь ингээд ганц тэмцээн зохион байгуулалт бас тийм энгийн зүйл биш юм билээ шүү дээ. Айгүй олон юм хэрэг болтой хүмүүстээ ядахнаа ингээд нөгөө нэг санхүүжил босгоно. Тэрийг давхад надад тэгтээ тусалсан юм нэх юм бол бууж өгөхөд дургу байсан болоод ч юм уу тийм. Эсвэл ингээд нэг ихлүүлчихээрээ ихлүүлсэн юм заавал дуусгах хичээдэг. Тийм. Тэгээд тийм болохоор ер нь яг тэр хэцүү үеүүдийг бол давж гарч ирсэн. Тэгвэл та одоо ингээд мэдээж application process явуулж байгаа чи бидэд Coma app-аар ингээд 10 EC явуулаа 5 honor бичдээ шүү дээ. Тэгвэл тэн дээрээ таны бичсэн битцлүүтэй юу исэн бэ? Надад нэг тийм олон honor бол би бичээг баха. Зүгээр яг сургуулийн надад өгчээсэн honor-ыг биччихсэн. За бичсэн valedictorian болж исэн гээд. Тэгээд манай сургуулиас нэг авьяаслаг сурагч гээд тодруулт юм аа. За тэрийг бол оруулчихсан. Тэгээд бахан тийм жүжигний тэмцээнүүдийн одоо шилдэг жүжигчний тийм award-ууд байсан. EC дээр гэх юм бол надаа түрүү нөгөө дурдсан 2 internship орж ирсэн. За тэгээд Нүбийн Weekend Moral United Nations гэдэг нэг тэмцээн 8 сар зохион байгуулагдчихсан. Яг намайг 12 дугаар ангид орох юм. Тэрэн дээр манай багийнхан орж төрүүлээд хакасон дээр нь тэнгүүтээ дахиад олон улсын чуулган болсон байхгүй Чингис хааны мэдээд тэнцээ төслөө танилцуулаад тэгээд тэр хоёрыг ингээд хоёр тосд нь оруулчихжээ. Bright Minds Mongolia гэдэг би бас ингээд хуучин ангийнхаа хүүхдүүдтэй бас тэр үеийнхаа ингээд ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд энэ бол боловсрал гэдэг зүйл Монгол улсад тэгш бос ингээд болоод байна тийм. Бид хэд залуучууд ямар нэгэн зүйл тэрний төлөө ингээд хийх ёстой. Тэгээд бидэд юу хийж чадах уу? Бидэд англи хэлээр ядаж тэ ингээд эмзэг бүлийн хүүхдүүдэд очиод хэвлээ англи хэлний мэдлэгээс хуваалцъя гээд 3 байгууллага дээр бид хэд очиж тэгжсэн тэр төслөөр. За тэгээд дараа нь болохоор Young Shapers Mongolia гэдэг нийт өөр 4 хүүхэдтэй нийлээд non-government organization бидэд байгуулад 30 сая ер нь бол бажеттай төсөл хийжсэн юм. Бас адилхан одоо тэр боловсролын тэгш бус байдлын эсрэг өөрсдийнхөө одоо хувь нэмрийг оруулж байгаа. Гэхдээ тэр үед болохоор ямар байдлаар оруулсан бэ гэхээр яг шинжлэх ухаан, технологи, системийн чиглэлээр хүүхдүүдийн сэтгэн бодохыг дэмжих ийм байдлаар юу нь бол бидэд боловсролын төсөл хийжсэн. Тийм. Сургууль дээр болохоор за student council гэж байгаа тийм. Тэнцээр бол president-ээр ажиллаж байсан.
Бэлтгэцээний клуб болон сонингын клуб гэдэг. Тийм. Тэр хоёрыг бас ингээд ажиллуулчихсан. Тийм эсэнүүд ер нь бол оруулчихсан. За тэгэхээр Америкт ялангуяа Rice их сургуультай маш олон хүүхдүүд жил болгон apply хийж байгаа. Тэгвэл тэр хүүхдүүдээс тэ Rice их сургууль таныг сонгосон яг таныг тэ бус хүүхдээс онцгойлсон зүйлтэй таны бодлоор юу байсан бэ? За ерөөсөн би яг Rice-аас надад юу хүчилсэн бэ гэдэг нь ярьчээ. Одоо ингээд сургуультай тэнцэл орчингууд нэм admission pact гэж сургуулиас нэг юм явуулдаг шүү дээ тийм. Тин ч болохоор манай сургууль бүх хүүхдтэй ийм өөрсдийнх нь customized banner явуулдаг байхгүй юу. Одоо ингээд дэлгээд ингээд харангуут голтой юм бичигдээдэг. Тэгээ миний ихтер болохоор чи ингээд те өргөдөлтөд уртсан доктортой хөгжлийн зорилтуудын төлөө ингээд хийж байгаа зүйлсээ манай сургууль дээр ч гэсэн ирээд үргэлжлүүлээд хийгээд манай сургуулийн одоо те community-г илүү ингээд сайн сайхан болгоно гэдэгт бидэд найдаж байна гэдэг нэг тиймэрхүү утгатай юм бичсэн байсан юм. Тэгэхээр тэнцэнээс үндэслээд үзэх юм бол магадгүй Rice яг миний бүх ингээд аппликейшны зүйлс доктортой хөгжлийн 4 болон 13 дугаар зорилттой ингээд уйлдчихсэн нь ер нь бол харсан байх. Тэ магадгүй тэгээд сонгосон байж магадгүй. За тэгвэл Америкийн нэгдсэн улс руу бидэд ингээд apply хийхэд заавал англи хэлтэйг маань ингээд баталгаажуулсан оноог шаарддаг. Тэнгуут IELTS-ийн шалгалт хэд удаа өгсөн бэ? Хэрхэн бэлдсэн бэ? Тэр тухай хэлж өгөөч. IELTS-ыг бол би ганц л удаа өгчсөн. Анх applied-дэг жилдээ өгөөд тэнгуүтээ 7.5 гэсэн юм аа. Яг жоохон дургуултай тэр ононд би болохоор яг listening, reading хоёроо л надад бэлтгэд айгүй амархан байсан. Тэнгуүт би яг нэг тийм ингээд тэг хүүхатаа ингээд төвшрэн дээр сууснаа шалгалтын төлөө ингээд өдөршнөө бэлдэж чаддаг хүн бол биш байхгүй юу. Өөсөтгэж дургу. Зүгээр яг миний зүгээр гол баримталжсэн стратеги нь болохоор дуртай зүйлээ хийж захтаа яг шалгалтандаа бэлдэж болохгүй юм тийм. Өдөр болгоно уншаад өдөр болгон подкаст сонсоод тэр ер нь бол тиймэрхүү байдлаар зүгээр бэлтгэхгүйгээр шалгалтандаа бэлдсэн байхгүй юу. Мэдээж яг тэрнээс гадуур бол би ингээд тий шалгалтынхаа яг асуултууд дээр бол суун. Гэхдээ ерөнхий ихэнх цаг бол зүгээр яг тэр одоо скиллээ илүү өөртөө natural болгохын төлөө явж исэн гэх юм уу. Тийм. Тэгээ яг ингээд нөгөө хоёрыг бэлдэж чаддаг байхгүй юу. Тийм би яриагаа угаас нөгөө debate team дээр явдаг гэсэн мэтгэлцдэг. Нүгт яг тэрүүгээр гайгүй гарчих байхтай гэдэг ингээд найдсан. Гэхдээ бас тийм байгаагүй. Яриагаа тэг ялангуяа бичгээ хамгийн бэлтгэх систем л шүү. Тийм. Унших сонсох бол илүү хурдан сайжирдаг. Тийм. Нөгөө хоёр дээр илүү цаг зарцуулах хэрэгтэй л гэж л. IELTS-ийн шалгалт болохоор ийм байна. Тэгмэд SAT болохоор маш олон хүүхдүүд маш хэцүү гэдэг. Тэгээ Монгол хүүхдүүд дээр ялангуяа англи хэлний оноон дээр оноо авах маш хэцүү байдаг. Тэгмэд SAT-гээ яаж бэлжижсэн бэ? Хэд он авсан бэ? Яг 4 удаа өгөөд би 3 дахь оноогоор applied хийсэн. 1500 болоод нөгөө түрүүний ярьсан шүү дээ. Яг 50 дахь хувь дээр нь орж исэн гэдэг. SAT-гийн яг уу би мат дээр бол надаа тийм их цаг зарцуулах шаардлага бол байгаагүй. Reading writing дээр илүү их цаг зарцуулах шаардлагатайсан. Тийм. Эхлээд ер нь бол миний хувьд хийдэг зүйл нь зүгээр шалгалтыгаа ойлгох гэж хичээдэг. Яг тухайн шалгалтныг ямар одоо чадваруудыг чамаас шалгаад байгаа юм те. Яаж одоо ингээд тухайн бүрийн ингээд асуултуудыг ямар байдлаар хариулах хэвтэй. Тэрийг нь судлаад ойлгох юм бол дараа нь их илүү амархан байдаг. Шалгалтаа ойлгох гэж нэлээх цаг хугацааг зарцуулаад өөрөө бас ингэ дундуур мок өгнө шүү дээ тийм. Тэнгүүтээ анализ хийгээд аль хэсэгтээ нэг алдаад байгаа. Бүх алдааных нь тоог бичиж агаад нэг алдаан дээр тэгвэл би 2 цагийг зарцуулах хэрэгтэй гэж тооцъегээд тэгээ бүгднийг нь үржүүлмэгтэйг нийт миний зарцуулах суралцах хэрэгтэй цаг гараад ирчихсэн юм. Тэгэл яг тэрүүгээрээ бэлтэж явж байгаа. Дараа нэг зүйлийг ухаарсан болохоор SAT-ийн reading writing хоёр дээр writing-ийн асуултууд илүү амархан байдаг. Надаа нэг бэлдэх 2-3-7 хоногийн хугацаас авахгүй. Тэгээд би яг за writing-а ямар ч алдаг болох чигээ хөтөлмөө ингээд цэжилчэнгүүт чинь дахиад баг алтхарг болчих жоох байхгүй. Тэнгүүтээ яг зөвхөн reading-гээ болохоор би өөрөө ном унших дуртай. Тэгвэл арай жоохон хүнд номнууд уншдаг болчих. Тэнгүүтээ зүгээр л те хоббигоо хийж явахдаа шалгалтнаа бэлдээтэй. Тийм. Нэг тиймэрхүү байдлаар бэлтжсэн. Маш олон хүмүүс ялангуяа 11 дугаар ангийнхаа
100 ингээд яг 12 дээр ангийнхаа намар аплай хийх болохоор маш завгүй байдаг. Түүнээс өмнө бэлтгэлээ хийж өгөхөд маш завгүй байдаг. Тэгвэл энэ үед та яаж өөрийнхөө ингээд тайм менежментийг яаж хийж исэн бэ? Маш олон хүмүүс тайм менежментээр алддаг. Ингээд амар олон цаг суугаад идэг. Тэгсэн мэт юу ч гардгүй гэдэг шиг. Тэгвэл та өөрийнхөө болохоор тайм менежментийг яаж зохицуулж исэн бэ? Ямар арга ашиглаж исэн бэ? Аль болох 7 хоног болгон тий. Ер нь бол ингээд би өөрийнхөө хугацааг 7-7 хоног нь хуучдаг гэсэн байхгүй. Аль болох сарын эхний 7 хоногийг бусад 3-7 хоногтой нь адилхан байх гэж чинь хуваарьдын. Ягаад тэгэхээр одоо жишээ нь би ингээд 7 хоног бүрийн даваа гарагийн өглөөний 9 цагт би ингээд уулзалтанд ордог байлаа гэж бодоход миний яг бүтээмж ингээд тэр чигнэгээр ингээд илүү сайжрах байхгүй. Би яг ижлэхэн өдөр ижлэхэн цагтаа ижлэх юм хийж байгаа. Тэр нь ингээд алдагдчихгонгот надад айгүй төвхтэй гэсэн. Тэгээ би аль болох ингээд хуваарьудаа бүгдийг ингээд яг 7 хоног бүртээ адилхан юм хийхээр тавьчихдаг байсан. Яг гоо гинтийн шаардлага гарахаар бас тооцож тавина л та тэр идэг. Дундаа бас нэг хэдэн цагтай ч юм уу те. За тэгвэл Монгол улсад маш олон хувийн сургуулиуд олон улсын хөтөлбөртэй байдаг. Тэгвэл улсын сургуулийн хүүхдүүд ихвчлэн ерөнхий боловсролын хөтөлбөрүүдийг үздэг. Харин тэгвэл одоо ихвчлэн ерөнхий боловсролын хүүхдүүд юм олон улс хөтөлбөртэй хүүхдүүдээс ингээд ямар нэгэн байдлаар тийм үзээгүйгээс болоод түүнээс юм дутах зүйл байдгүй. Тэрийг үзээгүй давуу тал гэж ер нь байх болов. Наач айгүй гоё асуулт. Айгүй олон хүүхдүүд яг тэгж боддог байхгүй юу? Би ингээд EBS сурдаг. Тэгээ би олон улсын хичээл үзэж байгаагүй. Үзчихсэн бүр амар олон хүүхдүүд тавлаа хийж байгаа. За надад баг ингээд боломж байхгүй тий. Гэхдээ яг хамгийн гол зүйл нь одоо за хоёулаа ингээд admission officer-ууд гэдэг өөрсдөө төсөөлөө заяа. Бид хоёрын ингээд урд 2 хүүхэд байгаа. За нэг нь ингээд AP хөтөлбөртэй за ингээд сургууль сурцсан хүүхэд заяа. За нөгөөх нь болохоор за магадгүй одоо орон нутгаас ч юм уу те. За эсвэл за аль нэг улсын сургуулиас ч юм уу те. Ингээд суралцсан. За тэр 2 хүүхдүүд одоо ерөөсөө л нэг зүйл дээр л харьцуулагдана. Бага бүх боломжоо хинэн тултал нь ашиглаж чадсан гэдэг дээр. За эхний манай EP-тэй сургууль сурдаг хүүхэд за 5 EP авч болохоор байтал те 5 EP-ийн хичээл авч болохоор байтал 2-ыг л авсан ч юм уу. За эсвэл 1-ийг авсан. Замдаа бүр аваагүй. 3-ыг авсан. За нөгөө энчээ байсан хүүхэд маань за сонгон дээр магадгүй те 2-ыг авах хэрэгтэй байдаг. Гэхдээ 3-ыг авсан байдаг ч юм уу. За эсвэл за тэр мөрийн чамаагүй заяа. Зүгээр л яг сургууль дээрээ байсан бүх нөөц болцоогоо ашиглаж чадсанаа харуулсан. Ийм байхад та одоо ингэ бодоод үзье л та те. За ажилд орох гэж өмнөх ч гэсэн авах гээд үзэнгүүт тэр чинь ингээд илүү хичээл зүтгэлтэй тэр хүнийг нь илүү авах гэж үзэх байхгүй. Тэгэхээр яг AP A levels үзээгүй байлаа гэдэг тэр чинь сул тал болохгүй. Яавал чи өөрийгөө сул тал руугаа түлхчих юм бэ гэхээр байгаа бүх нөөц боломжоо ашиглаагүй бол дараа нь чинь ингээ харагдахтаа чиний сул тал болж харагдах байхгүй. Тэгэхээр ерөөсөө хамгийн гол зүйл нь надаа ямар нөөц болцоо вэ? Би тэрийг яаж тултал нь ашиглаж чадах вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. За, EP үздэггүй байлаа гэдэгтээ яг үндэ EP-ийн оноогүй аплайдахаас өөр аргагүй гэсэн үг бас биш. EP-ийн оноог авч болдог. Шалгалтууд нь би буруу санааг бол хавар 5 сард авдаг санагдчих. Тийм, жил болгоо. Тэгэхээр тэд нарыг өгөөд бүр ингээд те би нөөц боломжоо тултал нь ашигласан шүү гэдгийг харуулчих юм бол бүр nice. За тэгвэл одоо ингээд Монголд одоо ингээд AP төлөвлөгөө үздэггүй, A level үздэггүй маш олон ерхий боловсролын сургуулийн сурагчид байгаа. Тэнгүүд тэр сурагч нар нь болохоор одоо ингээд хувийн сургуульд ингээд шилжихгүйгээр тийм шалтгаан өгж болд юм байл. Тэнгүүд заавал хувийн сургуульд суралцахгүйгээр тийм хүүхдүүдтэй одоо ижил хэмжээний өрсөлдөөн үзүүлэх ямар нэгэн боломж байгаа болов уу? Тийм. Мэдээж байгаа. Яг саяны хэлсэнчлэн за сургууль дээрх нөөц болцоогоо л ингээд ашиглах юм байна те. Хичээлээс гадуурлах үйл ажиллагаан дээр бас яг тэр өөрийнхөө нөөц болцоог тултал нь ашигласан гэдэг нь харагдана. За орон нутгад байлаа те. Тухайн аймагт нь за эсвэл тухайн сумд нь боловсролын чиглэлээр за эсвэл магадгүй байгаль орчны чиглэлээр эсвэл ингээд хүний эрхийн чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулдаг залуучуудын байгууллага байхгүй гэж болно. Гэтэл ягаад чи өөрөө лидер нь болоод анхдагч нь болоод тэр байгууллагыг байгуулчихлахгүй гэж. Тэр чинь яг нэг одоо миний яриад байгаа боломжоо тултал нь ашиглах байхгүй. Тэгэхээр ерөөсөө давуу талаа өөрөө л гаргаж ирнэ. Тиймэрхүү зүйлс дээр. Тэгээ ялангуяа одоо миний бодлоор
одоо улсын сургууль сурж байгаа бол хамгийн том давуу тал хамгийн гайхалтай хичээлээс гадуур үйл ажиллагаанаас гарч ирэх боломжтой. Та болохоор бага ангитай болохоор 51 дэх сургуульд явж байгаад дунд ангиас олон дахь сургуульд орсон гэсэн шүү дээ. Тэнгүүд тэр үед таныг анх дунд ангиас орж явах тэр сурж байгаа арга барил эсвэл тэр сургуультанд нь ч юм уу ямар нэгэн ялгаа танд гарч ирсэн үү? За мэдээж ялгаа болыг миний кейс төр бол байсан. Тэ. Би бол ингээд ороод англид хамгийн муу нэс واخгүй. Тэгээ тэрнээс ингэж жоох хийчдэг. Стасыг жоох шар хөдөлдөг тэ. Тэгээ би тэр эхний англи хэлний хичээлэг бол ерөөсөө мартдаггүй маа. Гэт яг манай ингээд нэг Фижи багш орж ирээд Макс гэдэг багштайс яг манай анхны багш. Тэгээ орж ирээд юм яриалаадаг. Би нөгөөт нь ойлгохгүй. Тэгээ самар дээр нэг өгүүлбэр бичсэн. Тэгээ зүгээр л нэг планктай л өгүүлбэр өсөхгүй. Тэр планкийн онд нэг юм бичих. Тэгээ тэгсэн чи тэрийг хийж чадахгүй. Тэгэл бүр ингээд амар ингээд шоконд орчихсон юм бол яг тухайн үедээ тий би яг юу руу л ороод ирдэл гэж бодчихсон байхгүй. Тэгэл яг ингээд цаашаа өөрөө хичээл явсан л та. Тий. Бусад хичээлүүд дээр бол ерөөхдөө гайгүй. Яг тэгэхээр нөгөө дунд ангид одоо дунд ангиас л ер нь бол нөгөө хичээлүүд чинь ингээд байгалийн хонч салбарлал нийгмийн хонч гэсэн ингээд явдаг шүү дээ. Тэгээ тэгж орж исэн болохоор ерөөхдөө гайгүй байсан. Тэгээд би өөрөө метаар бас нэг 5 дугаар ангиас ахуулаад нэг арай нэг жоохон нухалтайгаар хийжсэн юм аа. Тэ арай илүү хийжсэн үеийнхнээсээ. Тэгээд тэгж нэг явж исэн болохоор бас арай гайгүй заяа. Тэ. Тэгэл ер нь бол яг миний хамгийн их зовж исэн сабжект нь ерөөсөө англи хэл лээс. Тэгвэл усын сургуульд ямар нэгэн байдлаар банкд эсвэл дундад ч юм уу сайн сурч исэн хүмүүс хувийн сургууль ингээ тэтгэлөө өгж авч болдсон болов та ямар нэгэн байдлаар тийм тэтгэлгээр сурч исэн үү? Манай сургуулийн хувьд бол анх бол тэтгэлэг гэж байгаагүй. 20 оноос ахуулаад лөө 9 намайг 9-р ангиас ахуулаад тэтгэлэг тийм хөтөлбөр зарлаад сурч сурах гэдэг баха. Тэ. Яна боолч тэ. Тим хөтөлбөрт зарлаад тэнгуүтээ ингэ нөгөө шатлаад явдаг байхгүй юу? 10, 20, 30, 50 тэгээд 100% хүртлэе явдаг. Тэр нь бол ингээ багасаа сурж байгаа 6-аас жишээлх юм бол ингээд орж байгаа хүмүүс бол ахлагангита тэр чигээрээ шууд үнгүй сурах юм боломжтой. Манай сургууль бол тийм байдаг. Бусад сургуулийн их тэтгэлэгт хөтөлбөрийн тухай бол сайн хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр одоо хүүхдүүд маш их easy хийх хүсдэг ч яг юу ихээ мэдэхгүй хаанаас эхлэхээ мэдэхгүй хүүхдүүдэд зориулж хэлэхэд юу хийх үү, хаана очих уу, Монголд ийм easy хийх ямархуу боломжтой газрууд эдийн тэр тухай жоохон мэдээлэл өгвөл. Нэг ярихаас өмнө хэдүүлээ зүгээр аппликейшны жоохон mindset гэрээ. За нэгдүгürt ингээд гадагшаа сургууль руу явна тэ өргөдлөө явуулна гэж шийдсэн байгаа бол за маш ингээд өрсөлдөөнтэй ер нь талбар руу орж ийнэ л гэдгийг ойлгох хэрэгтэй тэ зүгээр сууж болохгүй. Тэгэхээр нэгдүгürt чамаас шаардах зүйл бол ерөөсөө тэр тухтай одоо зон гэж яддаг шүү дээ. Comfort zone. Тэрнээс ч гарахыг бол яг энэ өргөдлийн процесс бол яалтчгүй шаардна. Тэгэхээр одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаа хийнэ гэдэг маань зүгээр нэг те нэг газар очиод мод тарих эсвэл зүгээр нэг өдөр нэг ивент дээр ажиллах ч юм уу. Тиймэрхүү зүйл бол яг орно. Гэхдээ чиний өргөдлийг тиймч бас те онцгой болгож чадахгүй. Өөр одоо контекстгүйгээр. Тэгэхээр тухтай зоноос гараад өөрийгөө илүү чаленж хийх тийм одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг хийвэл зүгээр байхгүй. За одоо түрүүн хоёлоо ярьжсэн те. Магадгүй өөрөө ингээд амьдарч байгаа газар чинь байхгүй байгаа эсвэл сурж байгаа сургууль төр чинь байхгүй байгаа тим клубыг нээж болж байна. Эсвэл өөрөө найзуудтайгаа нийлээд те нийгмийн сайн сайхны төлөө төсөл хэрэгжүүлж болж байна. За. Гэхдээ easy хийлээ гэдэг маань ерөөсөө нэг болвол те ингээд клуб руу ороод нэг болвол одоо юу гэдэг чинь нийгмийн чиглэлээр за нэг бол ингээд системийн чиглэлээр ч юм уу те ингээл олон салаадах юм бол бас ингээд боломжоо алдаад байна гэсэн үг. Тэ ямар боломжоо алдаад байгаа гэхээр
одоо өөрийнхөө өргөдлийг нэг цэг рүү ингээд одоо тий би яг тийшээ явмаар байгаа. Миний мэрэгжил ийм, би ирээдүйд ийм хүн болмоор байгаа, ийм юм хиймээр байгаа, ийм юм хийгээд би нийгэмд ингэж нөлөөлмөр байгаа гэдэг тэр одоо өөрийнхөө түүхийг алдаад байгаа байхгүй юу? Яг тэр ингээд олон байдал хийсэн зүйлээ чи дараа нь ингээд өргөдөл дээрээ нэгтгэж болно. Гэхдээ тэр нь айгүй хүндрэлтэй процесс гэдэм аа. Тэ. Тэгэхээр яг ерөнхий одоо ингээд ихэнх хүмүүст тохирохоор зөвлөх юм бол за мэрэгчлэлтэйгээ холбоотой ирээдүйд хэн болмоор байгаатай холбоотой юмнууд хийгээд байвал зүгээр. Дээрэс нь зөвхөн аппликейшны төлөө хизээч битгий юм чи. Тэ. Аль болох чи дараа нь бодсон ч чамд ингээд тэ яд чи ингээд хаз жаргал өгөх, чамайг хийж яхад ингээд хаз жаргал өгөх, чи ингээд тэрэн дээр ингээд дуртай байх. Тийм л зүйл хийвэл зүгээр. Одоо Монголд жишээлбэл Зориг Foundation, эсвэл GitHub гэх мэт тийм сайн дурын ажил хийдэг газрууд эдэн шүү дээ. Тэгвэл тэр газрууд дээр очиод би ямар нэгэн байдлаар ийм юм клуб нэмээрэн, эсвэл танаа ийм ийм төсөл хэрэгжүүлмээрэн гэх тийм боломж юу байд юм болов? Ер нь бол яг чи өөрөө л ингээд тэ тэр comfort zone-оос гараад хүмүүс дээр очиод ярилцаад өөрөө гол нь өөрийнхөө тэр байгаа нөгөө нэг ингээд situation тэг ингээд илэн далаггүй хуваалцаад яг юу юмэр байгаа, яаж хүмүүс тусламаар байгаа тэднэрийгээ яриад тэгээ бэлтгэлтэй ингээд төслөө тэг ингээд танилцуулаад ингээд очих юм бол хүмүүс амар нээлттэй хүлээж авдаг байхгүй юу? Газрууд бол аль болох дэмжихийг боддог. Тэг. Тэгээд яг надад бол аюух баярлж идэх хүн байдаг. Тэ. Дэлхийн зүүн байгууллагатай ингээд хамтраад Young Shapers дээр за дээрэс нь Bright Minds Монголоо тэр яг төслийг хэрэгжүүлэх туссан ингээд тэ мегмар сүр ингээд манай хичээдэг. Тэр ихтэй маш их баярлаа. Тэ ингээд бид итгээд тэ тэр төслийг ингээд хэрэгжүүлсэн маш олон хүүхдүүдэд хүрсэн. Маш олон хүүхдүүд бидэд уран зоригийг хайрлсан. Тэ. Тэгээд яг энэ мэтчлэн ерөөсөө гол нь эхлээд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яг юу хийхээ мэдж байгаа тодорхой. Тэнгүүтээ юу хэрэгтэй болох юм те. Нөгөө нэг байгууллагаас нь яг юу хүсэж байгаа гэдгээ зүгээр л сайн илэн талангүй ярилцаад тэгээ тэнчнээс ч бас нэг юм гарч ирж штэ. За тийм байдлаар хэлнэ. Яг өөрсдөө хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг одоо зориг сан дээр ч юм уу те. Тиймэрхүү газруудад бол би илүүтэйгээр хамтарч юм хийхээсээ илүүтэйгээр тэр газар дээр очиод дадлаг хийгээд үсэх ч юм уу те. Эсвэл бол яг хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд нь яг ороод үсэх юм бол илүү үр дүнтэй, илүү чиний яг зарцуулж байгаа цаг дээр өгж байгаа өгөөж нь их байх болов гэж бодож байна. Тэ. Зориг сангийн гэснээс одоо яг хамгийн гоё хөтөлбөр нь бол MYSB гэдэг гэхгүй юу? MYSB сая баг нэрээ саяхан нэгдээд юу өргөдөл нь хаагдах гэж байгаа байх шүү. Тийм. Тэр хөтөлбөр дээр бол ямар ч хүүхэд орж болно. Тийм. Хааж амьдарч исэн, хааж сурч исэн тэр бол хамаагүй. Тэнгүүтээ одоо 7 хоног Монгол улсын өнцөг болон бүрээс 30 хүүхэд нийлээд тэнгүүтээ одоо юм вакуумжуулсан орчинд их сургуулийн 1-р курс юу ямар хөө байдгүй гэдэг. Дээрээс нь аппликейшны процессуудын талаар одоо өөрсдөө гадаад сурдаг хүмүүс ирээд тайлбарлаад ингэж тийм experience-ийг олгодог байхгүй юу? Тийм туршлагыг. Тэгээд би бол тэнцээ өнгөрсөн 100 явжсан. Тийм. Тэр бол миний хамгийн гайхалтай 7 хоногт нэг гэсэн. За тэгэхээр Америк их сургуулиудад ингээд өөрийнхөө financial aid авах хэсгийг үзүүлээд нөө CS profile бүгэлдэг. Тэгвэл хүүхдүүд CS profile-ыг маш удаан хугацаанд бүгэлдэг те. Тэгвэл та болохоор таны хувьд CS profile-а яаж бүгэлсэн бэ? Хэр удаан хугацаанд бүгэлсэн бэ? За эхний жил бол бүр нэр үнэндээ сүрэл заяа. CS profile гэж надаа ингээд хилээд хүн байхгүйсэн байхгүй юу? Яг тэрний талаар мэддэг. Тэгэл ингээл тэр CSS дээр нь байдаг ингээл нэг хитэн хинт минт гэж бичсэн заяа. Тэгэл тэр хэд нь уушж байгаа бол за энэ ч баг нэг иймэрхүү үйл юм байгаа даа гэл ер нь бол жоохон фристайл хийсэн байхгүй юу? Тэгэд би тэгтээ баг яг CSS болоод ихэнх сургуулиас rejection авсан болов гэж бас боддог эхний жил. За тэгээд хоёр дахь жил бол нөгөө нэг мэдчихэж байгаа шүү дээ. Тэ хаширгаар зүгээрээ хамгийн маа цуглуулж жагаад тэгвэл нэг өрөөнөө нэг 2-3 цаг суугаад тэгээд ингээ бөглөжсэн. Тэ. Одоо бол бүр нарийн шүү дээ.
яг цаасан дээр тэр лавлгаан дээр хит гэж байна. Тэрнийх нь мөнгийг томилж мэмлэл тэгэл бичсэн шин. Тэгвэл одоо энэ намар apply хүүхдүүд эсвэл түүнээс дааш одоо энэ ойрын жилүүдэд ингээд apply хийж байгаа хүүхдүүдэд өөх таны хувьд одоо хамгийн том зөвлөгөө чинь юу байх вэ? За чи ямар ч мэрэгчлэлээр сурах гэж болно. Тэ. Аль ч орнд очиж сурмаар байж болно. Гэхдээ ямар ч мэрэгчлэлээр сурсан, ямар ч улс руу явсан зүгээр хийж байгаа зүйлдээ дуртай. Хийж байгаа зүйлс чинь олон хүний амьдралд эргээр нөлөөлөх, олон хүүхдэд урам зориг өгөх. Тэгээд чи ирээдүйд дараа нь ингээд харахад би энэ бүх зүйлсийг зөвхөн аппликейшны төлөө хийгээгүй гэж яг 100% хэлж чадах тийм зүйлсийг л тацралтгүйгээр тууштай эзэж буужхгүйгээр хийгээсэй л гэж хүсэж байна. За энэ өнөөдрийн дугаарыг сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.